Амар минь. Мэлмээ тунхлаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөв. Туулаа нэвртэй подкаст. Уг нь бухынх, ухаан нь туулынх. Монгол ардын зүрэг. Зарилгийн эрх далайн зохиосон Эндүрэл хааны тууж. Төгсгөлийн 2 дугаар хэсэг. Тэр нүгэлт шумнасын охин гоо үзэсгэлэнт хатан байр даруй дээр зэмээр шивнэж Эндүрэл нэрт хаанд ийн өгүүлрэн. Тийм бэр чи намайг амар хатан химэн үннээр санах болбоос тэр хоёр хүүхдийн чинь элэг бөөрөөр эмэнвэс эдгэх бүлгөө химэв. Хаан хатны тэр үгсийг сонсоод машид ихэд баясан зөвшөөрч хайрт асрал нэрт хартны зүрхэн мэт хоёр хүүхэд хайран хөөрхилсэн элэг бөөрөөр нүгэлт хатныг эмнэхүйг завдаж хамгийн алавдагч нэр түшмлийг хаан сэмээр ирэх юмээгээд энэ миний амраг үзэсгэлэнт тэнгэрийн охин хатны өвчөнд идүүгээ нарны гэрэл сарны гэрэл хоёр хүүхдийн элэг бөөр эм болох химээмүй. Үгээр эмнэвэс энэ амраг хатны минь тахал инх амгалангаар зэрэг юу? Эрт түрэгнээ чи бэр яран одоод алж түрэгнээ элэг бөөрийг авч иртүгэ химэв. Алавдагч нэр түшмэл хааны тэдгэр зарилгийг сонсоод хуу ай халаг хоохой болоо химээгээд зүрхэндээ сум туссан мэт газар тунаад арайхийн сэргэж дээшэд босоод эрэглэн сууж хаанда өгүүлв. Асрал нэрт хамгийн их хатны гэрээс энэ хоёр хүүхдийн тул тэнгэрийн хөвгүүн дээд төрөлд их хаан миний агла түүдгэрлгүй гигэндэ айлд зүрхэн мэт энэ хоёрыг яахан алмуй төвчж алахгүй байтугай хуруугарч зангаж үл болох бөгөөтөл төгс ховд тэр хоёр хөөрхөсийн төлөө намайг алж эмнэх түн химэн илбэрж галбангийн аялгуугаар газар тунан залбираад эмгэнэж гэрээсийн ёсоор нулимсэн их цувран уяраад эртний асрал нэрт хатныг олонтоо дурдан ийн химэн өгүүлж үл одон сууж байхуд хаан ихэд урлаад алавдагч нэр түшмэлд хаан бэр занал хийлэн дахин өгүүлв. Ариун язгуур тэнгэрийн охин олд хуяа бэрх үзэгслэнд амраг миний энэ хатныг өгтүгэ химээж үлоод муу чи алж өтөр тэр элэг бөөрийг авчир химэн зарлаг болов. Тэндээс албадагч нэр түшмэл яаран босоод хуу тэр хоёр хүүхдийн дэргэд хүрээд их дуу нар гаслан тэврэн үнсэж асрал нэрт их хатан ихийг нэрлэн дуудаж аяэл химээгээд дэрэгдээ байх нохой гахаа хоёрыг алж элэг бөөрийг аваад хайрт хоёр хүүхдийг албадагч нэрт түшмэл тэнд нууж суулгаад хар нохоон элэг гахаан бөөрийг хүний элэг бөөрөнд адлын тулд хааны өмнө эндүрүүлж хүнд үл үзүүлэн далд алж авбай химээгээд барив. Хатныг эмнэхийн тулд хаан машид ихэд инээд алдан баясаж аваад баярлан харайлж хаан бэр нүгэлт хатны дэргэд отоод барин. Үгээр юм сарны гэрэл нарны гэрэл хоёрын элэг бөөр химэн өгвөөс баясан аваад хялам хийхийн зур үл удан залгилж орхиод батад идэгвэ өвчин минь идэгвэ химэн инээгээд хааныг түшиж дэргэд суувай. Тэр цагт нэгэн нүгэлт ис арилсан шулмын төрөлт эм хүмбэр төдий дээр нүгэлт шимнуусын охин хатны дэргэд одоод төгс ховт хоёр хүүхдийг чинь алавдагч нэр түшмэл алсангүй бүлгөө. Тэд нохой гахаа хоёрыг алж элэг бөөрөөр чамайг хуурсан биш үү? Химэн хатан сэмээр шивнэж ховлвос бээр мөнхүү тэр хар доторт шулмс хатан бээр бас хүү урд ёсоор хялбалцсан цайвалзан унав. Хатан бэр бас айлаа завхаж олонтоо яахла аяэл химэн барихраад халаг хоохой өвчин чинь эмд эдгсэн мэд санаж бүлгөө би яахав химэн асуув. Аюул тэр шулмын хатан бэр ийн өгүүлв. Аяа иха намайг ямар имээр эмнэв та яахла хэрхлээ химэн асар буртаг нохоо гахаан элэг бөөрөөр эмснийн тулд ариун тэнгэр нарын охиныг бузарлаж албай та химээгээд өгсөн мэд хэвтхүйд
хаан бээр мөнхүү бас урд мэт толгойг нь түшиж албадагч нэрт түшмэлд хатуу бархиран цорхиран өгүүлэх хилэг хүүгээ олж ядав. Алаг хоохо эвөө яахла ээл химэн өвчүүгээ хав хов түс хийтэл дэлдэн айл авир үгээгүй дуудваа. YouTube дээр Туулааны Вэртэй подкаст. Зарилгын эрх далайн зохиосон энэ дүүрэл хааны тууж. Албадагч нэр түшмэл урдаас сэрж ийм үйл болох буй за химээгээд аргалж үтсүгэ химэн өгсөн хүүхдийн 2 авч явсан ажгүй. Авчирч мөн тэр өгсөн хүүхдийн хурууг яаран гертээсээ авчираад аюул шулмын хатанд нарны гэрэл сарны гэрлийг аллааби хурууны химэн үзүүлвэс бачид шулмын охин үзэсгэлэн тэр хатан бээр маш ихэд баясаад басхүү урд ёсоор дээшэд босож хааны дэргэд түшин суугаад баачилж албадагч нэр түшмлийг нүгэлт хатан бээр сайшаан өгүүлбэ. Барам хөөрхи энэ түшмэл бээр миний тулд үннээр зовох ажгүй химээ магтав. Албадагч нэрт их түшмэл дотроо ин химэн сэтгэрүүн. Хизээч бөгөөс нарны гэрэл сарны гэрэл энэ 2 хүүхдэд амар жаргал хаан болох ажгүй. Ээл хөөрхийг хэрэгсүгэ би. Амныг нь аргалж хол далд газар илгээс үгэ би. Химээгээд хайрт нарны гэрэл сарны гэрэл 2 хүүхдийн дэргэд одоод харил үгээгүй дээд төрөл тэнгэрийн хүүхэд мэд энэ 2 эвэс минь. Хамгийн их асрал нэрт хатан их тань энхэсэн цагт хайрлагдж шажин төрдөн алдалгүй явсан түшмэл би бүлгөө. Эдүгээ та 2-д хортгүйс болохоос өөр бус бүү боломгүй. Их болгоч нүгэлт шулмын охин энэ хатан бээр та 2-ыг эндүүлж алахуйгаас бус сайн үйл хийхгүй буйза. Ээл хөөрхи минь энэ өдрөөс бууруул бас сайн ажаамуу химээвэс тэр 2 хүүхэд нь албадагч нэрт түшмэлд хариун ийн өгүүлв. Тэнгэрлэг богд хаан эцэг юуган ачиг санваас бээр твчиж дав дээр орхиж хол одолтой үгүй бүлгөө. Тийм боловч нүгэлт хатан их бээр аминд хор хийхийн тулд 10 зүгийн 3 цагийн бурхтыг санаж залбирсаар Ачид хаан эцэг юугэн өхөн өгтөл үл умартан сансаар асрал нэрт хатан ихээ дурдан дуудаж хутаг гуйн уйлсаар албадагч нэрт эцэг түшмлийн сайн хийснийг дурдсаар нүгэлт хатнаас холхноо бууруулъя. Нэг үлсэгч эцэг түшмлийн үгээр болъё. Нэмгэн хөнгөн дээлийг бидээ өмсөй. Нижгээд хавтах хүнсийг амандаа эдий. Аюулт шулмын хатнаас хагцсан одъё. Асархуй эцэг түшмлийн сургаалаар явъя. Альва олдсон төмөс жимсийг өмхий. Асар хар усыг ундлан ууй. Хэрцгий чивэлт хатан ихэс далдлъя. Хэрсүү түшмлийн захиалгаар хүрий. Хээр газрыг дэвсгэрлэн хоний. Хилтгий тэнүүлийг дэрлэн хэвтий. Авагч зэтгэр хатныг огоот мартий. Аврагч эцэг түшмлийг үргэлж цааны. Асар аглаг газарт холдон дутай. Аштын сайн тусыг явж мэдээ. Химээхүү эдгэр шүлгүүдээр албадагч нэрт түшмэл хариу өгүүлвэл. Гигэн сэтгэл тэр түшмэл бээр 2 хүүхдийн тэдгээр үгийг сонсоод гинэд халуун нурамд орхисон загас мэт тэлчлээд гэдрэг урууга хөлбөрөн маш ихэд уйран гаслаад гэртээ авч одоод 7 хоног цаатан суулгаж бүрэн. Албадагч нэрт түшмэл өдөр шөнөгүй санааширч аманда идэ болон ундааныг үл амсан гинхэрч аяа халаг хоохой болоо эвис минь ээл химээж авч өвөр дээрээ тэврэн үнсэж олонтоо өгүүлэн ёсолж зөөлөн хөнгөн дулаан хувцсыг зэргээр бэлтгээд зүйлбүр амттан шимттэйг найруулан цуглуулж зүглэж явах замыг хүнээс нууж далдуур үзэж бүрэн. Нэгүүлсэхгүй сэтгэлд албадагч нэрт түшмэл бээр нүгэлт шулмын хатан бээр мэдгүй болмоо химээгээд нууж шүн олон хүн унтсны хойно тийн гаргаж нэгэнт бээр төдий чинээ газар төдхнөө бөгөөд өдөж одоод төдий тэр шөндөө албадагч нэрт түшмэл 3 эрдэнсийг зүрхэндээ залбирав. Тэндээс ийн тийн одгийн зүгийг
зүүднээр бэлэгдэж хоновоос түүнээс ланга бураагийн орон химэх өмнө зүгийн твд тийн одвоос аштын сайн тус бүтэх зүүдний дохио болсон ийм буюу. Эрдэнэт уудам их дэлхийн газарт нь эрт цагаан өнгөт хурган луга хамт эргэцэн хансгүй бадмаарг өнгөт улаан үнгэн бээр эртний ерөөлөөр өмнө зүгийн дэлхийд хамт тонисныг зүүдэлбэ. Тэр мэд зүүдэн босноор өмнө зүг одох үед тийм бээр албадагч нэрт түшмэл 3 хоногт тэндээс нарны гэрэл, сарны гэрэл химээх 2 хүүхдээс төвчж хагцж ядан явсаар 7 хоног боллоо гэх. Албадагч нэрт түшмэл бээр мөнхүү тэнд асар уран ихшигт галбингийн аялгуугаар 10 зүгийн хамаг бурхтыг хотог гуйн залбирэн дуудаж авралгүй энэ 2 хүүхдийг нэгүүлсэх хүйнүүдээр үз химэн эрхэм басхүү очир дараа тэргүүлэн хамаг ламын нар бээр эндүрэл үгүй мөрийг өмнөөс нь удирдан их дагнас бээр хойноос үдэж эргэн басхүү энэ замбуу твд эцэг хөвгүн болон золголцох минь болтугай химэн өрөө. Мөнхүү тэнд тэр шөндөө гурвуул хээр илчилгүй газарт бээр төтгнөө бөгөөд хэвтэж хоновоос бээр төдий шүнд дөлийн цагт бээр гинэт өчүүхэн сарны гэрэл бээр нойрмоглон зүудэлж уйлах уйда. Аяа ээж минь химэн уйлгууд нь албадагч нэр түшмэл бээр сонсоодох. Асар элэг бөөр унсан мэд хөлбөрөн авч өвөртөө тэрвэрч унсаж юу буй химэн саатуулж хонлоо. Тэндээс маргааш үүр гээж нар гарсан хойно төдий албадагч нэрт түшмэл буцаж нааш харих болж тэр 2 хүүхдийг бас харан тэсхүүе бэрх амиа аван ядан нулимсаа асгаруулан суухойд ийн өгүүлбэ тэр түшмэл 2 хүүхдэд. Эмэгнэж манийн тулд чи бүү сантугай. Эрдэнэт эцэг эхийн минь шажин төрийг хичээх хэрэг буйцаа. Эртний ерөөл буй болбоос бээр бас хүү зоолголд муйзаа. Хамаг үтсэн бүхэн мөнх бус окторгуйн солонго мэд хайран энэ бидний мөнх бус үдшийн уулын сүдэр мэд халгаар дун мөнх бус элб хувилгаан гандарын уур мэд хагцж одох амин мөнх бус харагдах зулын гал мэд химээгээд өчүүхэн дүүгээ үнсээд гараас нь барин эви минь яв гарахгүй болов химээж үүрэгт хүнсээ нарны гэрэл өөрөө бүсэндээ хавчуулан уяж үргэлжид нулимсан цовруулан их түшмлийг хойшид харсаар уйлалдаж өртөн хийсээр 2 хүүхдийн бараа завхарч одох үед нь албадагч нэр түшмэл бээр хойноос нь тэр мэд одохыг харж суугаад амандаа шороо өмхөн зүрхнээ хагарсан мэд төрүүлгээ унан аянга тэргүүндээ буулгасан мэд сэтгэл манаран муужирч алхаж явах чинэнэ тасарч мөн тэндээ хээр хэвтэж хонлоо гих. Туулааны вэртэй подкаст. Тэндээс тэр 2 хүүхэд нь нэгэн их талыг туулж аван атал тэр талд нь огоот ойр усан үгүй ажгүй. Тэсхүүе бэрх их халуун гал мэд гам болсон тон төдий дээр өчүүхэн сарны гэрэл ангаж яван ядаж төрүүлгээ унваа. Ах нарны гэрэл нь алиа завхаж эдүүгээ хэрэгсүгэ химээгээд аваа сарны гэрэл минь химэн 3 та дуудвас авгаа минь гэж гагцхан дуу гараад ангалзаж хэвтгүйд амандах шүлс уйлсан нулимсаа бяцхан өгсөнд төдий тинхэрч өчүүхэн залгиж өмнө зүгт цааш явж тэндээс мачин бомбраа химэх нэгэн их уулын үлгийд хурж шүн тэнд 2 хүүхэд усан үгүй ундаасаж хэвтгүйд тэнгэр нарын нүдээр даяа дарсын орноос их нь үзэж бүрэн хотол хамаг амтны тусыг нэгүүлсэн бөгөөтөл 2 өчүүхэн ялхсаа номын нүдээр үзэж харуулсан харамлаж хоосон окторгуйн агаараас мөндөр мэт нулимсан асгаруулж хоромхон зур 2 хүүхнөөсөө рашааны хур мэт сүүн буулгаж хангав. Түүнээс цаашид 10 бээрийн төдий газар од соорхуу тэнд төгс элдв эрдэнэт жимсний сан хэмээх нэгэн их бургаст голд хүрвэ. Тэр голд сайн дуутан шувууд шаншин дэйва галбинга галандаг хийгээд тийм бас хөхөө гургалтай донхор яруу сэлэн эдгээр 8 шувун оршсон гол бүлгөө. Элдв бал бурам үзэм чихэр гүзээлцэх нь 100 амттан лууга төгссөн жимсний зүйл болон өвчнийг ангаах үе эмийн зүйл
өвсөн модон цэцэг үндэс навч альваа хэрэгтэн бүрнэ. Эдгээр бүгд галуут болон загсан сувдад хясаа алтан болон мөнгөн хийгээд ийм гайхамшигт тэр их голын чулуунд нь эрдэнсийн хайрмаг бүлгөө. Тийм гайхамшигт цэцэрлэг оронд амгалан сууж тэнсэлгүй 300-ийн үүднээс 2 хүүхэд зэргээр тэнд ах нь нарны гэрэл хичээн тантраад оролдов. Төдий өчүүхэн дүүн сарны гэрэл бээр өөрөө тантраа бүтээж амьтны тусын тулд ариун бод сэтгэл үүсгэсний хүчнэр 10 дугаар номын орныг оллоо хэмээлдмүй. Тэр хоёр өчүүхэн нь аюулт мангасын орныг номогдохгүй тулд тийм мөнхүү бас өмнө зүгт арслангийн цэнгэлтгүй нэрт Дианы явдлаар тэр оронд түргэнэ хүрвээс бээр тэнд 12 тэргүүд ланга бура орны мангасын хаан хийгээд тийм бас 3 тэргүүд харцын язгуурт мангасаас дээшид тэсгүйе бэрх муу дүрт айх мэт. Тэдгээр хамаг мангас бүгдээр чуулж бүрэн. Тэр хоёр хүүхдийг залгий химээж зөөлөн мах химэн баясалдан инээлдэв. Алам нөхөд адил амаа ившэн ангааж алд дилэм хурц хоёоогоо арзайлгаж аягийн чинээ нүдэ улаалган хилааж ав бүр түргэнэ залгий химэн хашгиралдан ирэхүй. Ачид үндсэн дээд лам нарыг оройн амгалан хүрдэнд ил тогтомдох 10 зүгийн хамаг бурхтын хоолон өнгөлүүрт оршуулж дагинсын уур борхирох хувцсыг зүрхний номын хүрдэн тогтом болгон баясалгав. Дарма ража Эрлэг хааны хүйсийн хувилгаан хүрдэнд хортныг даран сэтгэхүйд Чивэлт мангасын хааны оронд дэлхий газар хэл бэлзэн долгослоо. Чихэнд нь 10 зүгийн хамаг бурхтын номын дуу сонсдлоо. Чагнад байсаархуу хамаг мангасын улс нэгүүлсэх үе сэтгэлд боллоо. Чадагчийн язгуурт шигэ мөний шажинд номын ёсоор дааган орлоо. Тэнд мангасын хааны өрнтөн амьтанд элдв язгуурын номыг үзүүлж тэнсэлгүй дээд тонлохын мөрийн их хөлгөнд урдирдан оруулж тэгш хамгийн мэдгчийн бэлэг бэлгээр нүгэлт ланга бураагийн сэтгэлийг тодорхой болгож тэсгүйе бэрх хүний махыг идэгч мангасын оронд 7 жил болтолсов. Хард доторт мунхаг адгуулсан мэт ланга бураагийн хаанд бээр хамаг бурхтын шажны үндэс зарлиг номуудыг мөнхүү ёсоор номлож харанхуй шүн мэд сэтгэлд мангасын хааны хамаг улсад хаан дэлхий газарт 1000 нарны гэрэлт ургасан мэд бурхны шажныг гийгүүлээдгүү. Тэр орноос нааш хаан эцэг юугэн ач хариулахыг санаж тэнд бас алавдагч нэр түшмэлд золголцохыг хүсэж төдий нэгэн бичиг зөөгч өчүүхэн хар шувууныг барьж тийхүү зүүнд нь инх хамглан мэндийн бичгийг уяв. Алавдагч нэр түшмэлд өгч илгээвээс 10 хоногийн зур үл удан хурч өгвөөс авч үзээд маш ихэд баясан инээвээс ариун сэтгэл түшмлийн гэргэн сонсон ойлов. Төдий түшмлийн дэргэд суусан хамаг иргэн бээр тэр шувууны бичгийг үзэж гайхалдвай. Тэндээс тэр шувууныг алавдагч нэр түшмэл дагаж төгс учралт 2 хүүхдийн дэргэд ланга бураагийн оронд одвай. Алтар түшмэл унтал хэвтэл үгүй. Шүн өдөр үгээгүй амраг зүрхэн мэт нарны гэрэл, сарны гэрэл хоёрыг санаж 10,000 бээрийн газарт дөлөөр явж айх мэт мангасын оронд 7 хоног түрв. Ихээрээ мөргөн тэвэрлдэж зууралдаад ихрэн хайлалцаж инээн баясалцаад эсэн мэнд юугэн харилцсан асуулцаад энхэрсэн сэтгэлээ төдхнөө ханалцав. Тэнд нэгэн хэд хоногт сун атал төгс эрдэнэ түшмэлийн ирснийг тэнсэлгүй ланга бураагийн хаан бээр сонсож баясан тэр алавдагч нэр түшмэлийг хаан урьж золгоод цаглашгүй өргөл хүндэтлэлээр ихэд дахин хүндэлж цагийн учрал сайн сайхан үгсийг өгүүлэлдэж цааст бичиг тамгыг түшмэлийн гарт тавьж замбуу твд түүний нэрийг маш үлэмж алдаршуулж тэнд ланга бураагийн хааны дэргэд сун атал тэр түшмэлийг нарны гэрэл, сарны гэрэл хоёрын хойноос одсныг Тэнгэрийн охин химээгч нүгэлт шулам хатан бээр сонсоод тэр гурвуул ирж намайг алах болно химэн бодов. Эднийг эрхийн урд би бээр эндүрэл нэрт хааны бие тэргүүлэн идүүгээ албат улс иргэнийг эдсүгээ би химээгээд эрсэж хамаг улсын зармыг нь залгиж орхив.
тэр мэд эцгийн газарт муу ёрс болсныг тэнсэлгүй богд төрөлт нарны гэрэлбээр тэр мангасын орноос бэлгийн нүдээр илт үзэж төдий дээр хаан эцэг юугэн амийг аврахын тулд хотол номын чанарыг онцны хүчнээр хоосон огторгуугаас шувуу мэд нисэж 2 сарын газраас үдэд хурч ирэхийн завсар хорт шулам хатан бээр хааны цээжийг зайлгаж эцэг хааны бүксийг залгихын урд эрх тэнгэрийн хөвгүүн нарны гэрэлбээр эндүрэл нэрт хаан эцэг юугэн бүкснөөс барьж эрх үгэгүйе шулам хатны амнаас суг татаж авбас бэр хаан эцэг нь харин нарны гэрэл хүүхэнд урлаж хайр тэнгэрийн охин амраг үзэгсэлэнд хамаг албат их болсон үнийг минь харааж муутгах чинь юу буй химээж нарны гэрлийг занчлаа. Тийм гэж сун атал мөнхүү тэнд төдий дээр өчүүхэн сарны гэрэлбээр төгс тусд албадагч нэр түшмэл 2 тэд даруй дээр үл одон хурч ирээд чивэлд шулмын охин тэр нүгэлт жигших мэд хатныг бээр чихэнд дуун үл сонсдог мянган алд төдийн гүн чанхтоор уруу ухсан ёроолгүй худагт хийж чулуунаар таглан шигэ мөний галуу нөхчтөл хэвтдүгэ химээж орхивоо химэн сонстмой. Тэнгэрийн хөвгүүн хувилгаан очроо сайн хааны ач болон салсан Тэнгэрлэг богд мэргэн хааны үр болон учирсан тэмдэгтэйе 40 түмэн Монгол улсад дүүргэгч ноён химэн алдарсан тэнсэлгүй хамаг албат харцын гагцгүй их мэт болсон цэвдэн лувсан ханд төмөр өхөр жилийн хулган сард чадах чинээгээр ийн үлгэр хий химэн зарлиг босонд чинлэж олон судар сонссонгүй бөгөөтөл баран би чадан ядан үгсийг хэлхэлцэн мэт тулгараар үлгэр хийв. Сүхүй за 10 орны хонсон бодисд вагийн хувилгаан далай ламын өмнөөс ангид тонилгогчийн санваар авсны нэр нь зарлигийн эрт далай хүү хэмээх бичиж адилдгаваас арслангийн хүрхсэн мэт чавдангийн зарилгаас эмээгээд айж үнэг архирсан мэт эр усан барс жилийн асуваны сарын 17-ноо үзэг холбон бичиж барав. Төгсөв. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Зарилгын эрх далайн зохиосон эндүрэл хааны тууж таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк төвчөө дараарай. Мөн нүүр ном дээр Тулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагвал би баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.